It is apropos of the untimely death of a musical composer whom I've myself always been extremely fond, Carl Maria Weber, who died 39 of tuberculosis. And the man who written his biography actually quotes these words of Simon: "There is no such thing as a natural death. Nothing that happens to man is ever natural, since his presence calls the whole world into question. All men must die, but for every man his death is an accident, and even if he knows it and consents to it, an unjustifiable violation." Well, you may agree with. Энэ удаагийн бичлэгээр фантаси жанрын эцэг болох 20 дугаар зууны шилдэг бүтээл The Lord of the Rings буюу Бөгжний эзэнгийнх энэхүү зохиолыг онцлох болно. Хэрвээ та Питер Джексоны хийсэн Бөгжний эзний гурвлыг үзсэн, эсвэл зүгээр л энэ хөгшнийг мэдэх бол энэ яг танд зориулсан бичлэг юм. Мөн огт мэдэхгүй мөртлөө үзэж байгаа хүмүүстээ хэлэхэд үнэхээр гайхалтай зохиол болохоор сонирхоод үзээрэй гэж зөвлөмөр байна. Бичлэг манай 4 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгтээ зохиолчийнхаа намтрыг товч тайлбарлаад, дараагийн хэсэгтээ дундад газар гэхээ ертөнцөө ерөнхий танилцуулах зорилгоор маш товчхон тайлбарлана. 3 дугаар хэсгээр одоогоор худалдаанд гараад байгаа номнууд болон кино урлагт гараад байгаа, гарах гэж байгаа бүтээлүүдийг дурдна. Тэгээд төгсгөлд нь уг бүтээл маань фантаси төрөлтэй болон нийгэмдээ хэрхэн нөлөөсөн талаар дүгнэж дуусгах юм. За тэгээд бичлэгээ дуусна үзээрэй. Джон Рональд Руэл Толкин 1892 оны 1-р сарын 3-нд Өмнөд Африкийн Блемфонтейн хотод төржээ. Түүний аав Артур Толкин банкны ажилтан байсан бол ээж Мебел Толкин гэрийн эцэгтэй байв. Харамсалтай нь Толкин багтаа эцгээ алдаж 1904 онд ихэнх нас барснаар ахтайгаа хамт асран хамгаалагч Фордер Фрэнсис Xavier Morgan-ы халамжинд өсжээ. Багаасаа хэл шинжилд авьяастай байсан тэрээр Латин, Грек, Гот, Англи саксон зэрэг олон хэлээр сурахаас гадна өөрийн их хийсвэр хэлнүүдийг зохиож эхэлсэн байна. 1911 онд тэрээр Оксфордын их сургуульд элсэн орж англи хэлний утга зохиолыг хэл шинжилэлээр мэргэжсэн. 1916 онд Дэлхийн 1-р дайны үед Их Британий айрамд алба хааж Самны тулдаанд оролцжээ. Дайны хүнд хэцүү дурсамжууд түүний уран бүтээлд хүчтэй нөлөөсөн гэдэг. Мөн энэ үед Эдит Брэдтийг гэрлэж 4 хүүхдийн эцэг болсон байна. Толкин 1925 оноос эхлэн Оксфордын их сургуульд англи хэлний профессорын алба хашиж хэл шинжилэл эртний домог судлалд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тэрээр хүүхдүүдэд зориулан үлгэр ярьж өгдөг байсан. Түүний анхны уран зохиол болох Хоббитын суурь болжээ. 1937 онд хэвлэгдсэн энэхүү зохиол ихээхэн амжилт олж уншигчдын таашаалд нийцсэн тул Толкин түүнээс өргөн цар хүрээтэй бүтээл болох Бөгжний эзнийг бичиж эхэлсэн байна. 1954-өөс 1955 онд 3 бат хэлбэрээр хэвлэгдсэн Бөгжний эзэн уран зохиолын ертөнцөд ховсол хийж, орчин үеийн уран сэтгэмжид уран зохиолын эхлэл болсноор онцлог. Толкин өөрийн зохиосон Quenya, Сендерэн зэрэг хийсвэр хэлнүүдийг ашиглаж, дундад ертөнцөг хэмээх дэлгэрэнгүй ертөнцийг бүтээгээ зогсохгүй. Домог зүй, түүх, соёл, газар зүйг нарийн тодорхойлсон байдаг. Тэрээр уран зохиолын бүтээлээс гадна хэл шинжиллийн судалгаанч ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд Английн утга зохиол эртний домог зүйг сэргээхэд асар их нөлөө үзүүлжээ. 1973 оны 9-р сарын 2-нд нас барсан ч түүний үлдээсэн өв нөлөө өнөө хүртэл дэлхийд дахинд байсаар байна. Толкин зөвхөн уран зохиолын түүхэнд бас орчин үеийн соёлын олон салбарт өөрчлөлт авчирсан агуу хүн юм. Тэрээр амьд ахуй цагтаа 4 ном гаргаснаас гадна дундад газрын талаар маш олон гар бичмэлүүд үлдээсэн байдаг. Түүнийг нь хүү Кристофер Толкин өвлөн авч энэхүү ертөнцийн түүхийг өгүүлэх шинэ бүтээлүүд эмхтгэн гаргасан юм. Тэрээр 1924 оны 11-р сарын 21-нд төрсэн бөгөөд эцгийнхээ өвийг хадгалж түүний бүтээлүүдийг дэлхийд дахинд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Кристофер Толкин Оксфордын их сургуульд боловсрол эзэмшиж англи хэлний утга зохиолын судлаач болжээ. Эцгийнхээ дундад газрын нарийн төвхтэй ертөнцийг бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан тэрээр Бөгжний эзний гар бичмэлүүдийг нэгтэлж хэвлэхэд бэлэн болгож байсан. Кристофер эцгийнхээ нас барснаас хойш түүний хэвлэгдээгүй гар бичмэлүүдийг зэгцэлж эмхэтгэн дэлхийд дахинд хүрэхэд амьдралынхаа олон жилийг зориулжээ. Тэрээр 1977 онд Сильверланыг эмхэтгэж уншигчдад хүргэсэн бөгөөд
Энэ бүтээл нь дундад ертөнцийн үүсэлд домог зүг дэлгэрэнгүй өгүүлсэн чухал бүтээл болсон юм. Үүний дараа тэрээр Unfinished Tales, The History of Middle-earth цувралуудыг редакторлан хэвлүүлсэн. Кристофер Толкин эцгийнхээ зохиолуудыг уншигчдад илүү гүнзгий ойлгомжтой, дэлгэрэнгүй байдлаар хүргэхийг зорж байсан бөгөөд гар бичмлүүдийн нарийн төвөгтэй бүтцийг тайлбарлаж, орчин үеийн уншигчдад хялбар ойлгох хэлбэрт оруулж байна. Тэрээр дундад ертөнцийн газрын зургийг эцэгтэйгээ хамтаа бүтээсэн бөгөөд одоогийн уншигчдад танилцуулсан газрын зургийн ихэнх хувилбарууд түүний гар бие оролцсон бүтээл юм. Кристофер Толкин эцгийнхээ өвийг хамгаалахын тулд маш их хүчин чармаат гаргаж, бүтээлүүдийг зөвшөөрлгүй ашиглах, өөрчлөхөөс сэргийлэн зохиогчийн эрхийг хамгаалж байв. Энэ түүний өвийг хүндэтгэж дундад газрын өвөрмөц байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгсэн юм. Кристофер Толкин 2020 оны 1-р сарын 16-нд 95 наснда нас барсан ч эцгийнхээ бүтээлийг дэлхийд дахинд түгээн дэлгэрүүлэхэд оролцсон хувь нэмэр нь уран зохиолын түүхэнд мөнхрөн үлджээ. Эрт цагт огторгой хоосон аниргүй байсан үед Илватар хэмээх авган нэгний санаанд бүх оршихуй оршин байлаа. Тэрээр бодлонхоо хүчээр Айнур хэмээгдэх сүнслэг оршихуунуудыг бүтээжээ. Айнур бол Илватарын сэтгэлийн хөг аялгыг ойлгож түүний бодол санааг хөглөгч анхны бүтээлүүд байсан юм. Тэдний сэтгэл орших хүсэл ухаарал бүр Илватарын дуу аялгуугаар илэрхийлэгддэг байв. Тэрээр Айнуруудад нэгэн гайхамшигтай аялгау тоглохыг зааж тэднийг оршинлоо бүхний анхны хөгжмийг хамтран бүтээхэд өөрөө. Тэр хөг аялгауны эхэндээ тун энгийн байсан ч Айнур бүр өөрийн өнгө аяс зохицлыг нэмж хязгааргүй өргөн цар хүрээгээр тэлж илүү гүнзгий илүү гайхамшигтай болж хувирв. Хөгжмийн аялгауны дундаас оршихуйн анхны дүр зураг урган гарч тэр нь одоо бидний мэдэх ертөнцийн дүр төрхийг агуулж байжээ. Гэвч бүх юм амар байсангүй. Айнурын дундаас Мелкор хэмээх хамгийн хүчирхэг Илватарын санааг өөрчлөхийг хүсч өөрийн хувийн хүсэл эрх мэдлийн өнгө аясыг хөгжмийн аялгаунд шингээж эхэлсэн юм. Түүний зөрчилтэй аялгауны анхны хөгийн эв нарыг алдагдуулж, догшин эмх замбраагүй дуу чимээ болгон хувиргав. Илватар өөрийн эрхэм зорилгод хүрэх хүчийг үзүүлж, Мелкорын зөрчлийг багтаасан шинэ хөгийг эхлүүлв. Тэр хөгжмийн зохицол нь сайн мууган мөргөлдөн, гэрэл ба харанхуйн тулаан болон хувиржээ. Илватар энэ аялгаугаараа дундад газар хэмээх дэлхийг бүтээсэн юм. Тэрээр хөгжмөө дүрсэлж, Айнурын заримыг нь шинээр бүтээгдсэн ертөнцид бууж түүний дотор ажиллахыг тушаав. Тэдгээр Айнур нь Валарууд болон Майрууд хэмээн нэрлэгдэж, дундад ертөнцийн анхны бүтээгчид болон сахин хамгаалагчид болжээ. Гэвч Мелкор энэ шинэ ертөнцид өөрийн ноёрхлыг тогтоохоор шийдэж, Валаруудын ажлыг тасалтуулан харанхуйн үрийг суулгаж эхлэв. Гэвч гэрэл харанхуйг үргэлж ялдаг шиг Илватарын хүсэл мөргөлдөөнөөс ч илүү хүчрэхэг байлаа. Тиймээс одос сар нар мандсан дэлхийд анхны ухаан тамтид төржээ. Тэдгээр нь хүмүүн эльфүүд байсан юм. Илватар эльфүүдийг анхны төрөлт гэж нэрлэж хүмүүстэй төгсгөл хэмээх хувь тавилан заяажээ. Энэ хоёр оршихуй өөрсдийн хувь заяаг Валаруудын бүтээсэн дэлхийд биелүүлэхээр алхаж эхэлсэн бөгөөд тэр дэлхийг Арда хэмээн нэрлэгдсэн юм. Ерөнхий зохиолд ертөнцийн эхлэлийг ийм тайлбарладаг бөгөөд Ардагийн түүхэ 5 эрэнд хуваагддаг. Үүнд нар сар үүсгэхээс өмнөх он жилүүд. Энэ дотор цаг тооллон 2 үе шаттай байсан бөгөөд Days Before Days гэх цаг үеийг Вайлын нэргийнхээ он тооллоор тоолж, энэ тоолол 3500 жил үргэлжилсэн байдаг. Энэ нь энгийн тооллоор 33537 жил юм. Үүний дараа моддын тооллоор буюу Years of the Trees нь 1500 жил үргэлжилсэн юм. Мөн адил энгийн цаг үе тооллоор 14373 жил болсон гэсэн үг юм. Учир нь Вайлын цаг тоолол нь нарны цаг тооллоос урт байдаг бөгөөд Вайлын 1 жил нь нарны жилээр 9 жил 212 өдөр 8 цаг болдог. Days Before Days гэх цаг үеийг тодорхойлох үйл явдал нь ерөнхийдөө Валарууд Ардаг хөгжүүлэн цэцгэлүүлэх явцад Мелкор гэх Валараа бусдынхаа үйл хэргийг сөрж дайн бий болгож буй үйл явдал гардаг. Мелкор Валаруудын бүтээсэн Ардаг гэрэлтүүлэхээр зориулагдсан Элвен Ормел гэх хоёр гэрэлтүүлэгч багныг устгахснаар харанхуйд автаж тэг шимтээ нэгэн бүхэл Арда энэ сүрлийн улмаас олон төв болон хуваагддаг. Үүний дараа Явана гэх Валара Валнер твийг гэрэлтүүлэхээр хоёр модыг ургуулснаар моддын тоолол эхэлдэг. Энэ хооронд дундад газрыг Мелкор иргэшээж Утумна гэх бэхлэлд хойд эсэгт байгуулдаг. Моддын тооллын 1050 онд эльфүүд мэдээлж 1-р эрен эхэлдэг бөгөөд эльфүүдийг Ороме гэх Валар Валнер твлүү дагуулan явна. Мөн Мелкорыг Утумна гэх бэхлэлдээс нь буулган авч
Мандасын дахимд хордогч. Төлөвлөгөөс саллагдаж Фенер гэх эльфийн бүтээсэн 3 сэлмрал эрднийг хулгайлан дундад газар руу зогтдог. Үүнд уурсан Фенер өөрийн эрдэнсийг эргүүлж авчрах андгаа өргөн хэсэг Нолдор эльфүүдэд дагуулan Мелкорын эсрэг энд хийж буугаар гол үйл явдал өрнөдөг. Энэ нэрэн хамгийн удаан үргэлжилсэн эрен гэж үздэг бөгөөд маш олон үйл явдлууд өрнөдөг. Эцэст нь Мелкорыг буулган авч 1-р эрен 4902 жил үргэлжилснээр дуусдаг. 2-р эртний гол үйл явдал бол Мелкорын эсрэг тулдаж сайн сайхны тал зогссон хэсэг бүлэг хүмүүст Илватаар шагнал болгож Нёмноргийнхаа газрыг бий болгон биелэглэж хүн төрлөختний агуу хаан тус бий болж буугаар эхэлдэг. Мөн харанхуй бүрэн үгүй болоогүй байдаг бөгөөд Мелкорын туслах байсан Майер болох Саурон өөрийн хүч чадлын бүгжийг бүтээж ноёрхлоо тогтоохын тулд арга зайлс сэтэж буугаар түүх өрнөдөг. 2-р эртний төгсгөлийг The Lord of the Rings The Fellowship of the Ring киноны эхлэл флашбэк хэсгээр харуулдаг. It began with the forging of the great rings. 3 were given to the elves, immortal, wisest and fairest of all beings. 7 to the dwarf lords, great miners and craftsmen of the mountain halls. And 9 rings were gifted to the race of men who above all else desire power. For within these rings was bound the strength and will to govern each race. But they were all of them deceived, for another ring was made. In the land of Mordor, in the fires of Mount Doom, the Dark Lord Sauron forged in secret a master ring to control all others. And into this ring he poured his cruelty, his malice, and his will to dominate all life. One ring to rule them all. Ингэж 2-р эрен 3441 жил үргэлжилсний эцэст 3-р эрен эхэлж Хоббит болон Бөгшний эзний зохиолын үйл явдал өрнөдөг. Хэрвээ та хэд киног нь үзээгүй бол үзээрэй. Тэгвэл 3-р эртний үйл явдлыг ойлгох болно. 3-р эрен 3021 жил үргэлжилсний эцэст дуусгар болж Савран бүр мөсөн ялагдаж дундад газраас эльфүүдийг атсан сүүлчийн хөлгөн гоц Валнар руу явснараа 4-р эрен эхэлдэг. 4-р эртний тухай гүйцэд бичээгүй байдаг бөгөөд ойролцоогоор 2430 жил үргэлжилж дараагийн эрен рүү шилжсэн гэж тэмдэглэсэн байдаг. Ном зохиолын хувьд Толкин амьд ахуйд Хоббит болон Бөгшний эзний зохиолын 3 бүтээлийг гаргасан байдаг. Түүнийг нас барсны дараа хүү Кристофер Толкин гар бичмэлүүдийг нэмэгдэн редакторлаж дараагийн бүтээлүүдийг гаргасан байдаг. Дундад ертөнцийн эхлэлийг болон сэлмрал эрдний талаар өгүүлэх The Silmarillion. Unfinished Tales of Numenor and Middle-earth. Хөрөний үр сад буюу Children of Húrin. Gondolin гэх эльфийн агуу хотын уналтын талаар гарах The Fall of Gondolin. Дундад ертөнцийн Ромео Жулиеттэй гэж жишигддэг хосын түүхийг өгүүлэх Beren and Luthien. Дээр нь тэрээр 12 ботоос бүрдэх The History of Middle-earth номнуудыг гаргасан юм. Мөн Carlef Hostetter-ийн редакторлож гаргасан The Nature of Middle-earth. Brian Safley-ийн эмхтгсэн The Fall of Numenor. Tolkien 1962 онд хэвлэгдсэн яруу найргийн төвөр болох The Adventure of Tom Bombadil гээд одоо хүртэл шинэ бүтээлүүд гарсаар байгаа юм. Монголд ч мөн адил их хэл дээр Хоббит болон Бөгшний эзний гурвал албан ёсоор орчуулагдж байгаа бөгөөд одоогоор Хоббит болон эхний бот болох The Fellowship of the Ring гараад байгаа юм. Удахгүй ирэх 3 сард удаахан ном болох The Two Tower хэвлэлтээс гарах юм. Дээр нь кино урлагт хүртэл уг зохиолоо хүчтэй байр суурьаар эзэлдэг гэдгийг надаар хэлэлтгүй та бүхэн мэдж байгаа билээ. Үүнд мэдээж бүх цаг үеийн гэж яригддаг. Питер Джексон найруулагчийн Бөгшний эзний гурвал болон Хоббит гурвал гээд 6 кино байдаг билээ. Эдгээр бүтээлүүд гарснаас хойш ахиж шин дэлгэцнээ бүтээлүүд гараагүй удсан ч сүүлийн үеэд Бөгшний эзний ертөнц маань эргэн дэлгэцнээ амьлаж байгаа бөгөөд Amazon Prime-ийн хийж буй 2-р эртний түүхийг харуулах The Rings of Power. Одоогоор 2 улирал гараад байгаа ч төдийлөн сайн амжилт олоогүй шүмжил ихтэй байгаа бөгөөд 3-р улирал хийгдэх хэсэг нь тодорхойгүй байгаа юм. Үгэрч зогсохгүй саяхан 2024 оны 12-р сард нээлттэй хийсэн аним болох The War of 2 юм нь Бөгшний эзний киноны үйл явдлаас 200 жилийн өмнөх Рохоны үйл явдлыг харуулсан нэгэн бүтээл гараад байгаа билээ. Мөн дээр нь Warner Bros. Бөгшний эзний шинэ кино болох The Hunt for Gollum киног 2026 онд гаргана гэж зарлаад байгаа юм. Гэх мэтчлэн дэлгэцэн уг ертөнц маань эргэн амьлж байгаа нь үзэгч фанатуудад сайн мэдээ болж байгаа юм. J.R.R. Tolkien-ийн Бөгшний эзэн орчин үеийн фэнтези зохиолын үнцэг тавьсан бүтээл юм.
Толкин энэхүү зохиолоороо зөвхөн адал явдлын түүхийг өгүүлээ зогсохгүй. Өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээж, уран зөгнөлтөд зохиолын цар хүрээг асар ихээр тэлсэн. Түүний бүтээлд дүрсэлсэн Middle Earth ертөнцийн газар зүй, түүх, хэл, соёл зэрэг бүх тал дээр гүнзгий бөгөөд нэгт бүтцтэй байсан уран зохиолын ертөнцид ерөөсөн шинжилэл болжээ. Толкины бүтээсэн эльф, орк, одоо хоббит зэрэг дүрүүд фэнтези зохиолын салшгүй хэсэг болж, тэдгээрийн түүх, соёл, онцлог шинжүүд олон зохиол кино тоглоомын суурь болсон. Жишээ нь эльфүүдийг өндөр, гоо үзэсгэлэнтэй сэтгэн бодох чадвар өндөртэйгээр дүрсэлсэн. Өмнө домогт гардаг жижигхэн шидэд оршихуунуудын талаарх уламжлалт ойлголтыг эвдсэн юм. Түүний энэ дүрслэлээс сэтэлж Dungeons and Dragons-ийн эльфүүд, Elder Scrolls-ийн өндөр эльфүүд зэрэг дүрүүд үүсжээ. Түүнчлэн Толкин одоо нарыг уурхайчин дархан дайчны дүрээр тодорхойлж, тэднийг богино биетэй, сахалтай, хүчрхэг хүмүүсээр дүрсэлсэн өнөөгийн фэнтези бүтээлүүдэд түгээмэл хэрэглэгддэг дүр төрх болжээ. Мөн оркуудыг хэрцгий дайсагнсан зэрлэг дүрээр гаргасан Warhammer World of Warcraft, Dungeons and Dragons зэрэг тоглоомнууд илэрхий тусгалаалсан байдаг. Толкины бүтээлүүд нь фэнтези зохиолыг гүн утга санаа, ёс суртахууны төвөгтэй зөрчил, нийгмийн сэдвүүдтэй хослуулан зөвхөн үлгэр домог методуудыг илүү бодиттой, утга төгөлдөр жанр болгон хөгжүүлсэн. Тэрээр сайн муугийн хоорондох тэмцлийг гүнзгий тусгаж, баатарлаг аяллыг зөвхөн нэг хүний бос, хамтын хүчний ач холбогдлыг тодруулсан олон зохиолчдын сэтэл болсон. Толкины зохиолын амжилтаас үүдэн фэнтези зохиолын эрэлт ихсэж, олон зохиолч уран бүтээлчид түүний бүтээлээс санаа авч шинэ ертөнцид бүтээж эхэлсэн. Жишээ нь Terry Brooks-ийн The Swords of Shannara, Andrew Sapkowski-ийн The Witcher зохиолууд нь Толкины нөлөөг тод харуулдаг. Мөн фэнтези тоглоомуудын хувьд Толкины нөлөө маш их. World of Warcraft-ийн хөлбөрөд Толкины ертөнцөөс олон зүйлээ шууд авч ашигласан байдаг. Видео тоглоомуудын хувьд Warhammer, Elder Scrolls, Dragon Age зэрэг алдартай тоглоомнууд Толкины дүрсэл өгүүлэмжийн хэв маягийг тод тусгасан. Ийхүү Толкины бөгшний эзэн уран зохиолын болон уран бүтээлийн ертөнцид асар их нөлөө үзүүлж, фэнтези жанрыг шинэ төвшөнд хүргэсэн бөгөөд түүний нөлөө өнөө хүртэл мэдрэгдсээр байна. Энэ бол зүгээр нэг бүтээл биш бөгөөд дангаан цаа фэнтези гэлтгүй, урлаг, нийгэм, соёл асар их нөлөө үзүүлж, дэлхийд даяар шүтэн бишрэгчдийн нийгэмлэг бий болгоход хүргэн. Бүр цаашлаад Толкин судлаачид буюу Толкинистууд гэх хүмүүс бий болж хөгжсөөр хэдэн үеийг дамсан шүтэн бишрэгчд бүхий асар том соёл болоод байгаа билээ.